байцгаана уу? За прогер Блиц асуулт хариултын дугаар нэлээд удаж завсарсны эцэст та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт хуульч өмгөөлөгч Хонгор Зул оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил төрөл сайн уу? Баярлалаа. Өдрийн мэнд. Ажил сайн байна. Таны ажил сайн уу? Сайн. За ингээд асуултанда шууд оръё. За та юуг амархан мартаж чадах вэ? Ер нь бол намайг гомдоос үйлдэлүүдийг хамгийн хурдан мартах нь надад амар байдаг учраас ийм зүйлийг мартаж Ha байна. гайхалтай. Хүн болгонд байхгүй чанар биш шүү. За хамгийн адал явдалтай шүүх хурлыг дурсвал мэдээж өмгөөлөгч хүний хувьд олон шүүх хуралд оролцсон байх тий. Тий, олон шүүх хуралд оролцож байгаа. Гэхдээ хамгийн одоо инээдтэй нь үйлцэн байна л та. Нэг эрүүгийн хурал дээр хулгайн гэмт хэрэгтэй холбоотой оролцдог. Шүүгдэгчийн гутлыг эдмүрийн баримтаар оруулж ирэх гэсэн чинь нэг улаан өнгийн дүүпл оруулаад ирсэн. Тэгээд нөгөө шүүх хурал танхимаараа нэг инээдэн болж ирсэн. Тэр бол хөөрхөн дурсамж гэдэг. Шүүгдэгч нь эрэгтэй хүн байсан. Тий, шүүгдэгч нь. Тэгээд улаан дүүпл ороод шүүгдэгч юм байна. За хамгийн их ур чадвар шаардсан өмгөөллийн ажил таны хувьд ямар өмгөөллийн ажил байсан бэ? Тэр болохоор сая хөгжлийн банкны хурал ер нь бол нэлээд ур чадвар шаардсан. Яг гэвэл маш олон оролцогчтой. За таны хамгийн одоо амжилттай онцлог ажил юу бэ? Заавал өмгөөллийн ажилч биш, өөр ажилч байсан бол өмгөөллийн ажилласаа ч ярьж болно. Амжилттай онцлог ажил уу? Тийм, ер нь бол өмгөөлөгч хүний хувьд одоо юуг амжилттай гэх вэ гэхээр одоо тухайн хуралд ялалт байгуулах, тэгээ үйлчлүүлэгчийн ашгийг амжилттай хамгаалах. Тэгэхээр хамгийн амжилттай ажлууд гэвэл одоо ялалт байгуулсан хурлууд л юм да. За мэрэгжлээс хамгийн их урам авдаг зүйл юу вэ? Хамгийн их урам авдаг зүйл бол үйлчлүүлэгчээс баярлалаа гэдэг үг сонсох. За өмгөөлөгч хүний хувьд бол тэр л хамгийн. Тийм, хамгийн урам авдаг зүйл. За та юугаар бахархдаг вэ гэсэн дараагийн асуулт байна. Мэргэжлэрээ. Эзэмшсэн мэргэжлэрээ. Эзэмшсэн мэргэжлэрээ. За таны өмгөөллийн загвар стилийг тодорхойлбол. Миний хувьд бол маш их одоо бэлддэг хурлуудаа альва одоо зөвлөгөө, үйлчлэгээ. Тэгэхээр стил гэвэл бэлтгэл, дахин бэлтгэл гэж бодож байна. За хуульчийн ажлын хамгийн хэцүү нь юу вэ? Хамгийн хэцүү нь нөгөө хуульчаас шалтгааллахгүйгээр одоо шийдвэр, хууль бус шийдвэр, эсвэл алдаатай шийдвэрүүд гарах магадaltaй байдаг. Тэгэхээр тэр бол хуульчийн даван тулж чадахгүй. Яг хөө гомдол гаргаал ингээд янз бүрийн шийдвэрлэх боломжууд байсан ч одоо тэр бол хамгийн хэцүү зүйл гэдэг. Тэ. Өөрөөс шалтгааллахгүй учраас Өмгөөлөгч нар шийдвэр гаргахгүй дээдсэн. Тэр л хамгийн хэцүү. Одоо нэг шүүхийн шийдвэр гэсэн үг л дээ. Тийм. За сайн хуульчийг яаж олддог вэ? Яаж олох вэ? Ер нь бол сайн хуульчийг миний одоо надаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчээс л олох боломжтой гэж би боддог. Яагаад гэвэл үнэн бодит мэдээлэл үр дүн одоо өмнөх үйлчлүүлэгчдэр гарсан байдаг учраас тэд хамгийн зөв мэдээллийг өгдөг. Тэгэхээр тэдний зөвлөгөө мэдээллээр надтай ирж байгаа үйлчлүүлэгч бол сайн хуульч гэж бодож ирж байгаа гэж найдаж байна. Прогер хэмээн дээр өмгөөлөгч нар өөрийнхөө профайлаа үүсгээд үйлчлүүлэгч нь одоо тэр өмгөөлөгчийн талаарх сэтгэлдээ үлдээдэг болсон байгаа. Тэр бас сайн өмгөөлөгчийг хайж олох. Тэг хэлбэршүүлсэн байна те. Чухал юу болж болох юм байна те. Найзтайгаа одоо нэг цаг ярьж иж олох шаардлагагүйгээр хүмүүсийн сэтгэлээс харж ийн гэсэн үг шүү дээ. За шийтгэж бэрхшээлтэй хууль зүйн асуудлын шийдлийг яаж олдог вэ? Тэгээ судалгаа
За тэгээд нөө ижил төстэй хэрэгүүдийн шийдвэрлэлт тий кейс судална. За дээр нь энэ бүгдээс хуульчийн хувьд дүгнэлт гаргалгаа гаргана. Энэ байдлаар л шийдвэрлэе явуулдаг. За хөдөө эсвэл хот хоёрын алийг сонгох вэ? Хөдөө. Ягаад хөдөө сонгох? Яг нөө хотод ажиллаж амьдарч байгаа учраас манай хотод л нөө хамгийн стресстэй хотуудын нэг шүү дээ. Тэгэхээр хөдөө бол маш их амар амгалан байдаг учраас хөдөөг сонгоно. Нийт тустай ажил буян сайн үйлс байвал хуваалцаач. Бага юу? Бага мэдээж одоо нөгөө хуульчийн хувьд чинь пробоно үйлчлэл үзүүлдэг. Тэгэхээр Үн төлбөргүй. тийм үн төлбөргүй. Тэгээд нөгөө өөрийн ихтгэл үнэмшилт сурлаад заавал өнгөлөх ёстой, бие туслах ёстой гэсэн одоо мэдрэмж төрүүлсэн асуудлууд байдаг. Тэн дээрээ бол өөрийнхөө мэргэжлийн онцлогоор заавал тусалдаг. Пробоно үйлчлэл үзүүлдэг. За энэ түрээд асуултууд маань дууслаа. Өнөөдрийн манай програм Блиц асуулт хариултанд оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Things will get good.